Нас барсан иргэний ар гэртэд тэтгэврийн 20% өвлүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг засгийн газраас улсын хурлд өнгөрсөн оны 1-р сард барьсан юм. Улсын хурл нийгмийн даатгалын багц хуулийн төслийг 2023 оны 6-р сард баталлаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20%-ийг өвлүүлэх заалт тусгасан. Энэ зохицуулалт 2024 оны 1-р сараас эхлэн хэрэгжиж эхлээд байна. Тодорхойлбол нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29-6-ад даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ гэжээ. Мөнгөжүүлсэн орлого гэж тэтгэврийн даатгалын нэрийн дансанд бүртгэгдсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсгийг ойлгоно. Харин өв залгамжлагчид зөвхөн эхнэр эсвэл нөхрийг хамруулна.